гэвэж хаан ширээ залгамжлах нугуур заяагаач. Тэр юу юм бэ? Хааны амгалан гэдсэн монохог тасчин ал. Хаан гэж хэн бэ? Хаан гэснээр танихгүй хаанхыг хэнгэж өчөө. Та нар намайг танихгүй байна уу? Би юу шавуугийн хөхтэй мэргэн байна. Наад болооноч нэвэдэр. Сөгдөж монохоо. Энгэнэ чи. Мандос. Чи намайг танихгүй байна уу? Чиний ах Тайсон хаан миний зээ сарангоо гүнжийг сүйд болж байж авчаад адаг сүлд нь алимуугийн үзэж уцааснаа мартлаа гэж юу? Яа гэж юу? Атхагаа би чамайг дуулсан. Чи удамтгар чигний үндсийг таслаж улс Монголын төрийн алтан жолоог Исмаил Тайшигэнд өгөх гэж байгаа гэдэг чинь үнэн байж. Хэдхэн жилийн дотор их чинэн жихан ээлжлэн төр баримта. Тэдний олонх нь өөрийнхөө хүлээр насан үд болсонгүй. Хадгалдахдайсан хаянаас төрж хатан эцэг бегаслан хүртэл хаан ширээ булаахыг оролдлоо. Бегаслан илрүүлэн дарахад хүчин зүтгэсэн энэ Исмаилийг тэргүүн сайд болгосон маань тун сайн хэрэг боллоо. Энэ хүн надад төрийн жолоог батгах гээд найдвартай тулгуур болно. Хаантан чигээр хийж явна. Түр саafуя. Хэсэг бодол явдалтай хүчрээ таныг саатан азмж зог байна гэж айлтгав. Гадай хадом байна. Би чигээр хийж байгааг хэлж явуул. Чонон болох байдалтай байна. Юншев аймгийн хонхлог гэдэг хүн юм хэлж ирж. Зарингийн төлөгч ингэж болж. Ийм хавуугнээс болж ах дүүс алалдсан төр улс самуухад хүрдгийг чимээд шүү дээ. Дахиж ийм үхэлж ирсэн хүний толгойг ав. Доод ногоорчд хаан жан хоёр гэдэг. Дээр хөхрөгчд наран саран хоёр ч яах байдгаар албаа. Доор ногоорчд хаан жан хоёр хэр зэрэг ив найртай орших юм бол доо. Ийм цагт хаан ширийг залгамжлах үргүй байна гэдэг. Байж болшгүй хаслантай хэрэг. Юнгэн хатан даанч нойтон сармас дүрийн заяаг өгөх юм да. Миний хаан ширийг хэн залгамжлах вэ? Юнгэн хатан нэгэн дөвдөрүүлэхгүй болохоор би залуу хатан авсан ч болох юмсан. Өшөө. Эзэнтэй минь. Таны удам өгсаа. Надад ингэж төгсөх гэж юу?
шууд хэлье. Би хааны зарилгаар тухайлан ирлээ л дээ. Хаан таны охиныг хатан өргөмжлөх хүсэлтэйг ордны зурх хайчнаар өдөр судрыг бодож үзээд эрэм болох өрөөлтэй он жил хаантай ивэл гэж айлтгсан баг. Миний охин хаанаас олон дөө. Тэгэхээр одоо яадаг хэрэгв? Таныг харгалзан тэтгэхийг л гуй. Хаан мандахайг хүсэмжлэх сэтгэл асар их болохоор тэрнийг ямар ч аргаар номхруулж болохгүй баха. Тэгээд ч мандахай хааны хатан болчихвол манай төрдөх тустай Монгол олонд ачтай хэрэг болно гэж би дотроо ол зурхаж байна. Миний охин төрд тустай ямар үйл хэрэг бүтээж чадах вүлээд. Дэмий сэтгэлийн зовлон дуунаж мандахайг над нэг үзүүлэхгүй юу? Мандахай хаавэн дуудаарай. За. Эрхэм ахтай өдгөр төрийн тэргүүн сайд болон явж олон жил хамт алгахшиж би юу яа сайн мэднэ. Та шудрах сайд хүн өөрийн охиныг хэд бодож төрийн хэргийг хөнгөн үзэж болохгүй. Хэрв мандахайгаас нуган үр төрвөл Монгол улсын хааны ширээ залгамжлах үр тодорч энэ олон толгойгоо мэдсэн жижиг хаад ноёдыг баримтлан захирах түших тулах эзэнтэй болно. Энэ хүү таатай учрлыг огоорч хэрхэвч болохгүй. За охин минь сатаа ахта ёслон мөрөгдөө. Тэгэхээр охин минь сатаа сайд хааны зарилгыг уламжлахаар морлон ирч. Хаан чамайг хатан дөргөмжлөхөөр зарилэг болгосон байна. Намайгүй. Эчи. Би гэрээсээ явахгүй. Хайшааж явахгүй. Эчи. Тавд хоёр хожимдсон. Хайшааж яваад нэмэргүй. Хааны урган орт хувь нь ууж. Хааны ордонд очлооч хайр сэтгэл минь танд шүү. Татантал энэ шагаануудыг барьж явах юм. Тийм ээ. Чи санахгүй байна. Чи бид анх танилцаж шагаа тоглож байгаад дөрвөн мөр буухад миний булааж авсан шагаанууд. Тэгээд би хадгалж явдаг. Нэрэ тэглэв. Хааны үрд хасрын үр яасан ч дарлуулахгүй. Эрэгчин эмэгчнээ үзэлцэн дээ. Ягаад сүгдэхгүй? Ванта. Жимми.
намайг өршөө. Чамайг надад дургу байгааг би мэдэж байна. Юнган хатан хүүтэр үлдгэсэн бол над баг хатан авахын хэрэг алга. Гэхдээ чи тэр залуунастай эсгэлэн халуун бийтэй. Намайг өршөө. Чимэд хүүтэр үлжиг. Өршөө. Хэрвээ чи ханширээ залгамжлах Хантамтай намайг өршөө. сайхан хүүтэр үлжиггүй хөгшин бийтэй. Хөч Монгол ачиж мартахгүй. Хүүтэрч. Хантамтай намайг өршөө гэж. Хантамтай. Хантамтай намайг өршөө. Хантамтай намайг өршөө. Хантамтай намайг. Чи бит хоёр төрийн ёсоор холбогдсон эрэм атал яаж байгаа ч нэ. Хатантан минь хаан таныг нас залуу ёс төр сураагүй. Тэгээд намайг уулзаж зарлиг боллоо. Та бас энд хэд хоног дэмий суучхлаа. Тэртээ тэргүй өгөх болсон хүнд ёс төр ямар хэрэг байгаа.